Сайн байцгаана уу сурагчдаа. Мэдээллийн технологийн 7 дугаар ангийн зураг мэдээлэл боловсруулах технологи 3 агуулгын хүрээнд багш нь өнөөдрийн хичээлийг орхолноо. Өмнөх хичээлээ бүгдээрээ сэргээн санацгаая. Дараах харилцах цонхнуудын үүргийг функционал төвчлөрийн үүрэгтэй харьцуулан зөв холбоно. Багшийн хийж байгаа те сурагчдын маань хийж байгаа таарж байгаа хаа. Мөн өмнөх хичээлдэр программын баруун доод болонд байрлах layers туслах цонхтой ажиллах, мөн программын layers цэцтэй ажиллах талаар судалсан байгаа. Өмнөх хичээлийн даалгавраа харьцуулан дүгнцгээе. Зурсан бамбруушаа үргэлжлүүлэн будах тасгалыг багш нь өгсөн байгаа. Бамбруушаа зурхтаа багш нь нүд гэсэн layer дээр мөн шинэ layer үүсгэж нүдний цагааныг гаргаж өгсөн байгаа. Мөн чих гэсэн layer дээр давхар layer үүсгэж чихнээр нэмж дүрс оруулж өгсөн байгаа. За өмнө нь зурсан зургаа хадгалахдаа сурагчид маань Files-ны Save As гэсэн командаар хадгалах замаа зааж өгөн хадгалсан баха. Багшийн зурсан бамбарууш PaintNet програм дээр харагдаж байна. Files-ны Save As гэсэн командаар хадгалж өгөх байгаа. File Name гэсэн хэсэг дээр файлынхаа нэрийг оруулж өгнө. За багш нь бамбарууш 2 гэд нэр өгчээ. Мөн Save As Type гэсэн хэсгээр файлын өргөтгөлийг хадгалж өгнө. Зааж өгнө. Файлын өргөтгөлийг PDN гэсэн өргөтгөлөөр зааж өгвөл энэ нь PaintNet програм дээр нэгднэ гэсэн үг. PaintNet програм дээр нэгдэхдээ давхархтаа ажиллах засвар оруулах үед энэ PDN гэсэн өргөтгөлөөр хадгалж өгөх байгаа. Мөн Files-ны Save As командаар файлын нэрээ өгөн Save As Type гэсэн команд цонхноос зургийн өргөтгөлийг сонгож өгнө. Зургийн өргөтгөлийг сонгохдоо JPG, PNG гэсэн өргөтгөлүүдийг мөн сонгон хадгалж болно. Тухайн хоёр өргөтгөлөөр хадгалсан тохиолдолд бидний хадгалсан зураг хэмжээ нь өөр болж харагдаж байна. Саяны бидний хадгалсан бамбарууш 2 гэсэн нэртэй зураг маань 106 кБ хэмжээтэй, бамбарууш JPG гэсэн өргөтгөлөөр хадгалсан зураг маань 76.4 кБ хэмжээтэй, бамбарууш PNG гэсэн өргөтгөлөөр хадгалсан зураг маань 27.6 кБ хэмжээтэй болсон байна. JPG, PNG гэсэн өргөтгөлөөр хадгалсан тохиолдолд цаашид хэрэглэх боломжтой засвар оруулахгүй бусдтай хуваалцъя гэсэн тохиолдолд тухайн өргөтгөлүүдээр хадгалнаа. Багш нь сурагчдаа PNG гэсэн өргөтгөлийг санал болгож байна. Уг өргөтгөл маань файлын хэмжээг нь багасгаж өгсөн байна. За бид өнөөдрийн хичээлээр дараах суралцахын зорилтыг биелүүлэн зургийн зохиомж хийж сурах байгаа. PaintNet програмыг эхлүүлэн File New гэсэн хэсгээс шинэ хуудас үүсгэнэ. За wide буюу өргөн дээр 800, height буюу хуудасны өндөр дээр 600 гэсэн хэмжээг өгөн шинэ хуудас үүсгэх. За шинэ layer үүсгэн layer-ээ зүлэг гэж нэрлэе. Зүлгийг зурхтаа gradient гэсэн сонголтыг идэвхжүүлэн ногоон өнгө зүлгэнд тохиромжтой ногоон өнгийг сонгон уусгалтайгаар бодож өгөх байгаа. За Enter төвчлөрийг даръя. Шинэ layer үүсгэн тэнгэр гэж нэрлэе. Мөн gradient гэсэн сонголтыг идэвхжүүлэн тэнгэр үүсгэх цэнхэр өнгөө сонгон хуудасны дээрээс доош уусгалттай будаж өгье. За тэнгэрийг үүсгэхэд зүлэг гэсэн layer маань харагдахгүй болсон байгаа учраас бүгдээрээ rectangle select гэсэн командыг сонгон тэнгэрийн доор байгаа цагаан хэсгийг идэвхжүүлэн delete төвчлөрийг дарж өгье. Ингэснээр зүлэг тэнгэр хоёр маань харагдаж байна.
За шинэ леер үүсгэн леерээ нар гэж нэрлэе. Нарыг үүсгэхийн тулд ellipse командыг сонгон нар үүсгэх шар өнгийг сонголоо. Битүү будалттайгаар будъя. За шар өнгөө нараа шараар будаж өгье. Нарныхаа цацрагийг үүсгэхдээ line curve гэсэн сонголтыг хийн. Нарны цацрагийг үүсгэж өгье. Line curve. За одоо бүгдээрээ шинэ леер үүсгээд өмнө хичээл дээр ашигласан бамбрууш оруулж ирэхийн тулд шинэ леерээ бамбрууш гэж нэрлэе. За багш нь санал болгосон PNG өргөтгөлтэй бамбрууш гэсэн файлыг давхар нээх гэж байна. Files-ны open командаар PNG гэсэн өргөтгөлтэй бамбрууш гэсэн зургийг нээлээ. За Tools Image Quant гэсэн сонголтоор бамбруушны цагаан хэсгийг сонгон гарнаас delete төвчлөрийг дарлаа. Rectangle Select гэсэн командаар бамбруушаа идэвхжүүлэн Ctrl C буюу copy хий. Өмнөх үүсгэж байгаа зургийн зохиомж руугаа орон Ctrl V хийн бамбруушаа оруулж ирээ. За бамбруушаа жижигрүүлээ. Тохиромжтой газарт байрлуулан арнаас Enter төвчлөрийг тавья. Шинэ леер үүсгэн леерээ гол гэж нэрлэе. Голыг зурахдаа line curve гэсэн сонголтыг идэвхжүүлэн багш нь цэнхэр өнгө сонгон гол зурах гэж байна. Line curve гэсэн сонголтоо голын хэлбэрт оруулаад Line curve гэсэн сонголтыг ашиглаж байгаа үедээ тухайн дүрсийг бүтэн болгож өгөх байгаа. Дээд үзүүрээс доод үзүүр рүү холбож. Ингэж бүтэн болгосон тохиолдолд дүрс маань дотроо битүү будагдах ёстой байгаа. За цэнхэр өнгө. Paint Back гэсэн сонголтыг сонгон голоо будлаа. Шинэ леер үүсгэн загас гэж нэрлэе. Мөн загсыг зурахдаа line curve гэсэн сонголтыг аван загсаа зуръя. За цэнхэр өнгө сонгосон учраас цэнхэр өнгө дээр гарахгүй байна. Тэгэхээр хар өнгөө сонгон загсаа зуръя. Мөн багш нь line curve гэсэн сонголтыг ашигласан байгаа. За загсаа саарл өнгөөр бодож өгье. Бидний загас бэлэн болсон байна. Line curve гэсэн сонголтоор хар өнгө сонгон тухайн загсныхаа хэсгээ томруулж нүд хийж өгье. За загас маань бэлэн болсон байна. Загас гэсэн леерээ хуйлан өөр газар байрлуулъя. Мөн загасаа
хэмжээг нь жижигрүүлж ойрлуулъя. За загас гэсэн леерээ дахин хувилан дахин өөр газар байрлуулж өгье. За одоо бүгдээрээ зургийнхаа зохиомжтод шинэ леерийг үүсгэнэ. Шинэ леерээ мод гэж нэрлэе. Freeform Shape гэсэн командаас сонгон модоо зурж өгье. Сурагчид маань ямар нэгэн асуудал тулгарвал History цонхныхоо үйлдэлээс буцаж болох байгаа. Мөн гарнаас Ctrl+Z гэсэн товчлуурыг мөн ашиглаж болно. За модныхоо дээд хэсгийг хийж өхийн тулд мөн Freeform Shape гэсэн командаа сонгон зурж өгье. Сурагчдын маань сурч байгаа мод нь багшийнхаас нь илүү гоё болж байгаа хаа. За модоо ногоон өнгөөр будаж өгье. Модыг цохимжтой газарт байрлуулан хэмжээг нь томруулж мөн болно. Мод гэсэн леерийг хувилан өөр газар байрлуулъя. Бамруушны маань цаана байгаа учраас алслалт орж ирж байгаа учраас модоо жижигрүүлж өгье. За бүр бамруушныхаа цаана оруулаад өгч. Үүний тулд мод гэсэн леерийг Move Layer Down гэсэн командаар бамрууш гэсэн леерийн цаана оруулж өгье. За бамруушны маань цаана орсон байна. За мөн мод гэдэг леерийг хувилан чөтнө байрлуулж өгье. За хэмжээг нь томруулж болно. За одоо бамруушн маань зүгийн бал хэлдэг учраас бүгдээрээ зүгийн бал нэмж зурж өгье. Зургийн зохиомж учраас шинэ леерээ үүсгэхийн тулд энэ дээдлэлд очиод New Layer гэсэн командаа сонгон зүгийн бал гэж үүсгэе. Сурагчид маань леер үүсгээгүй явсан тохиолдолд History цонхноосоо үйлдэлээ буцаан шинээр үүсгэх боломжтой байгаа. За зүгийн бал үүсгэхдээ багш нь бор өнгийг ашиглая. Line Curve гэсэн сонголтыг хийлээ. Line Curve гэсэн сонголтоор зүгийн балыг зурж өгье. Line Curve гэсэн сонголтыг ашигласан тохиолдолд өөрсдөө тохиромжтой хэмжээг авсан гэж үзэж байгаа бол Enter төвчлөрийг дараа явна. Сурагчдын маань бүтээл багшийнхаас нь илүү гоё болж байгаа хаа гэж бодож байна багш. Line Curve гэсэн сонголтыг ашиглаж байгаа. За одоо зүгийн балаа будаж өхийн тунд Paint Bucket гэсэн сонголтыг хийн. Улбар шар өнгийг сонгож өгье. Шар өнгийг сонгож өгье. Гэх мэтчлэн багш нь өмнө нүүцэн бамруушаа ашиглан зургийн зохиомж хийж гүйцэтгэлээ. Одоо бүгдээрээ шинэ леер үүсгэн текст оруулж текстэнд эффект оруулж үзье. Шинэ леер үүсгэн леерээ нар текст гэж нэрлэе. Текстийг оруулахдаа текст гэсэн хэрэгслийг сонгон бичвэрийн хэмжээг 28 гэсэн хэмжээгээр сонгож өгье. За нар гэсэн текстийг оруулж өгье. Нар гэсэн тексттэй эффект оруулахын тулд эффект цэсний Distort гэсэн командыг ашиглая. Distort гэсэн командаас Crystal гэсэн
командыг сонгон нар гэсэн текстийг эффект оруулж өгье. За мөн шинэ леер үүсгэн тэнгэр гэсэн текстийг оруулж өгье. Текст хэрэгслээ сонгон бичвэрийн хэмжээг 36 болгож өгье. Бүх үсгийн томоор буюу caps lock төвчлөрийг ашиглан бүх үсгийн томоор бичнэ. Эффект цэсний distort командаас за phrased class гэсэн сонголтыг төвчүүлж өгье. Бичвэрт маань эффект орсон байна. Mod гэж текстийг оруулахын тулд шинэ леер үүсгэн mod text гэж нэрлэе. Текст хэрэгслээ сонгон mod гэсэн текстийг орууллаа. Эффект цэсний distort гэсэн командаас за дараах командыг сонгон төвчүүлж өгье. За mod гэсэн текстэд маань эффект орсон байна. Гэх мэтчлэн сурагчид маань эффект гэсэн хэрэгслүүдийг сонгон туршин үзээрэй. Багшийн маань өнөөдрийн хийсэн зохиомж бэлэн болсон гэж үзэж байна. Багш нь дахиж засвар оруулахгүй үднэс files-ны save as гэсэн командаар бүтээл гэсэн нэрийг өгч дахин засвар оруулахгүй буюу PNG гэсэн өргөтгөлийг сонгон хадгалж байна. Багш нь JPG биш энэ PNG гэснийг сонгосны учир нь зурагны маань хэмжээ бага хэмжээтэй байх үүднээс дахин ашиглах үүднээс тухайн өргөтгөлийг сонгож өглөө. Хадгалах замаа десктоп теле хичээл гэсэн хавцсан дотор PNG гэсэн өргөтгөлтэй бүтээл гэсэн үүсгэж өглөө. За зураг хавтгай зураг буюу платин хэлбэрээр хадгалж өгье. Ингээ багшийн хийсэн бүтээл бэлэн болсон байна. Бүгдээрээ PNG гэсэн өргөтгөлтэй бүтээлээ харцгаая. За шууд зураг хэлбэрээр ямар нэгэн зургийн програм нэхгүйгээр шууд нэгдэж байна. За өнөөдрийн хичээл зургийг зурхдаа дараах хэрэгслүүдийг ашиглалаа. Өмнөх хичээл дээр хараар бичсэн хэрэгслүүдийг ашигласан бол өнөөдрийн хичээл дээр цэнхрээр бичигдсэн нэмэлт хэрэгслүүдийг ашиглалаа. Сурагчид маань дараах хэрэгслүүдэд дэвтэртээ тэмдэглэн аваарай. За 7 дугаар ангийн зураг мэдээлэл боловсруулах 3 агуулгын хүрээнд мөн өмнөх хичээлүүдийг оролцуулан дараах шалгуураар өөрийгөө сорж үзээрэй. Эффект цэсийг үргэлжлүүлэн туршин зурагт эффект оруулах сургуулийнхаа мэдээлэл технологийн багштай үзүүлээрэй. Мөн уран зохиолын сургагчдээс дурын нэг жижиг ихийг сонгон авч зургийн зохиомж үүсгэн мэдээлэл технологийн болон монгол хэлнийхээ багш нарт үзүүлээрэй. Асуух зүйл байвал өөрийн сургуулийн мэдээллийн технологийн багшаасаа асуугаарай. Баярлалаа. Баяртай.